Сайн байцгаана үзэгчдээ. Ухаалаг санхүү тэл сэтгүүлийн шинэ дугаар үзэгчдээ авахд хүрч байна. Санхүү эдийн засгийн орчин өдөр ирэх тусам өөрчлөгдөж, шинэ боломж, сорилтууд бидний өмнө тулгарч буй энэ үед иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй, хариуцлагатай, ухаалаг шийдвэр гаргадаг байх нь нэн чухал болоод байна. За ухаалаг санхүү тэл сэтгүүлээрээ бид санхүүгийн зах зээлд оролцох үндсэн ойлголт, хувийн орлого зарлагаа зөв удирдах арга зам, мөн эрсдлээс урьдчилан сэргийлэх зөв дадал, зуршлыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэхийг зордгоо. За ингээд санхүүгийн сайн түүх булангаар нэвтрүүлэг маань эхэлж байна. Цагийн ажил хийж онлайнаар худалдаа эрхлэхийн зэрэгцээ амжиргааны зардлаа өөрөө бүрэн хангаж, түүнээс гадна хуримтлалдаа өдөр бүрөө тогтмол мөнгө хийж санхүүгийн сахилга батыг чанд баримталсаар байна. Өдөр бүрийн энэ жижиг алхмууд түүний ирээдүйн баттай сүр болохыг тэр сайн ойлгожээ. Мөн эдийн засгийн чиглэлээр суралцаж, санхүүгийн зөв дадал, оновчтой төлөвлөлтийн талаар мэдлэгээ гүнзгийрүүлэн томоохон мөрөөдлөө биелүүлэх бэлтгэлээ хангасаар байна. Ингэснээр тэр зөвхөн өнөөдрийнхөө хэрэгцээг хангаа зогсохгүй, ирээдүйнхээ боломж, зорилгыг бодит болгохоор алхам алхмаар үргэлжилсээр. 4 сараас хойш эхэлж хөтлөх болсон л тоо. Би нэг өөрөө хүн тосол орж исэн. Тэгээ тэр осол дээр ингээд твтж байхдаа юм бодоод тэгээ ер нь өөрийнхөө илүү дутуу зардлуудаа зохицуулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ингээл мөнгө урсаалах юм бол одоо би сүүлдээ ямар ч мөнгөгүй сүүлд ингэж явсаар хагаад за бүр бүтэхгүй болох юм байна гэд. Тэгээд яг өөрийнхөө орлого зарлагыг хянж эхэлчихсэн. Тэгээд тэгэхэд бол ингээд анх ингээд эхний 7 хоног ингээд харахад юунд ингээд үргэлжлээд байгааг мэддэхгүй хамаг мөнгө ингээд алга болол. Тэгээд тэрнээс хойш ингээд баг багаар бичээ тэмдэглээд тэгээд баг багаар ингэж бичиж тэмдэглээд санхүүнуудаа зохицуулаад ахаар яасан ч хүнд ингээд илүү мөнгө үлддэг юм билээ. Тэр мөнгөө тэгээд дэмий үрээд яхаа үгээд би ингээд хадгаламж нээж эхэлсэн өөртөө. Гинтийн зардлын хадгаламж, зорилттой хадгаламж, долларын насны хадгаламж гээд 3 хадгаламжтай. Бид нартай ер нь тэгээд тогтмол тэгээд мөнгө хийдэг болсон. 7 хоногийн дундаж гээд хоол, унаа, тэгэнгүүтээ утас интернет, тэгээд ариун цэвэр, үүнтэй жижиг нэмэлт зардал, онцгой зардал гээд ингэж ангилж юмудаа гаргадаг. Тэгээд эдгээр нь болохоор яг 7 хоногийн миний тооцсон хэрэгцээнүүд нь юм байдаг. Тэгээд 3-7 хоногоор нь яг нийтэд нь гаргадаг. Миний хийдэг ажлын цалин маань 3-7 хоногтой буудаг болохоор орлоготойгоо зэрэгцүүлж боддог. Тэгээд ер нь бол орлогонууд нь за 9 сарын 1-ээс 7 хоногийнх нийт нь зардал нь 52 мянга гарсан байгаа. Тэгээ ер нь дунджаар 52 байдаг. Үлдсэн 40-50 мянган төгрөгөө болохоор зорилттой хадгаламж, бусад хадгаламжлуугаа ингээд нийлүүлээд ингээд хувааж идэг. Гээж аваасаа бараг нэг мөнгө авдггүй дээ. Ер нь айлах өөрөө болохгүй л үздэг. Тэгээд хаяа явах уу бас манай ажил юм докторгүй байдаг болохоор байнга орлоготой байдгүй. Тим үедээ аав ээжээсээ за нэг 7 хоногт 25-25-ыг хаяа авдаг. Эхний ээлжинд бол ягаад ч гэл гадуур явангуу тэрэг чавчмаар энийг чавчмаар санагддаг байсан. Нэг зуны дунджаар бат 4 сар хавцаа ингэж явхад ер нь дундаж тооцоогоо гаргадаг байсан. Цагийн зөв зохицуулалт гэдэг бол бас маш чухал. Миний өдрийн цагийн зохицуулалтууд бас гарсан байдаг. Яг тэр цагийн дараалалаараа өдрийн ажлаа зохицуулж явдаг. Энэ нь болохоор яг юм тууштай байх, тэрийг ер нь сайн нэмэгдүүлэх юм шиг санагддаг. Манай хичээл өглөө 7-оос ер нь 2:30 хүртэл ордог. Өдрийн цагаараа би онлайн шопийнхаа хүргэлтийг хийдэг. Оройн цагаар нь үлдсэн цагтаа хичээлээ амжуулдаг. Тэгээд барай засал хийж байгаа энэ мөнгнүүдтэйгээ нийлүүлж хагаад 7 хоногийнхоо хэрэгцээнд тааруулах гэж үздэг. Би эдийн засгийн сургууль сурж байгаа оюутан ч гэсэн багш нараасаа төдийлөн зөвлөгөө авдаг. Учир нь өөрөө бүгдийг тгээс эхлүүл илүү сайн ойлгоно гэж боддог. Мөд бодлого 2-3 дугаар курст ирээд миний хэрэглээ баг багаар нэмэгдэнэ гэж би бодож байгаа. Тэр үед өөрөө сайн мэдэхгүй бол багш нараасаа зөвлөгөө авна. Ер нь санхүүгийн зөв зохистой байдалд эхний 1-2 сартаа бол төлөвлөснөр болохгүй байх бодлого бол зөндөө бий. Энэ тал дээр тууштай зогсохгүй юмнуудаа хөтлөөд баг багаар өөрийгөө хэрэггүй зүйлсээс татаад хахад удахгүй яг над шиг санхүүгээ зөв зохистой болгож сурна. Өөрийн орлого зарлагаа өдөр бүр тэмдэглэж, ухаалаг хэрэглээний дадалд суралцсан, хадгаламжтай болж чадсан нэгэн залуугийн санхүүгийн сайн түүхийг хамтдаа хүлээн авч үзлээ.
Мөнгөний үн цэнийг ойлгож, төлөвлөхийн ач холбогдлыг сурсан ирээдүйн санхүүгийн хариуцлагатай иргэн болох суурийг тавьж байгаа нь үнэхээр урамтай сайхан түүх байлаа. За харин одоо бид энэ сэдвээ улам гүнзгийрүүлж, өрхийн төсвөө хэрхэн зөв төлөвлөж, орлого зарлагаа хэрхэн оновчтой хуваарлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Хөдөө аж ахуй их сургуулийн эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор дэд профессор Уран Чимгийг урьж ярилцах гэж байна. За сая дурдсанчлан өрхийн төсвийг яаж зохиох юм бэ? Юунд дээр анхаарах вэ гэдгээс яриагаа эхлэе. За өрхийн төсөв гэдэг бол өрхийн бүх гишүүдийн орлого. За тэр орлого дээр үндэслээд одоо ямар хөө төрлийн зардууд гарах вэ гэдгээ одоо төсөвлөдөг, төлөвлөдөг ийм үйл явцыг бол өрхийн төсөв гэдэг. Өрхийн төсвийг бол ерөнхийд нь одоо тодорхой цаг хугацааг одоо хамарч зохиох хэрэгтэй. Одоо жишээлбэл сараар ч юм уу, жилээр ч юм уу одоо ингэ төлөвлөх хэрэгтэй байдаг. За өрхийн төсвийг зохиосны одоо ач холбогдол нь бол мэдээж хэрэг өргүү зардлаас сэргийлэх. За мэдээж хэрэг олж байгаа орлогоо одоо хэдийн хэрэг нэмэгдүүлэх үү, зардлаа яаж хянах уу гэх мэтчлэнгийн одоо зүйл дээр дүгнэлт гаргаж байгаагаараа одоо илүү ач холбогдолтой гэж үздэг л дээ. Ааха. Одоо залуу усуудын хувьд хамгийн түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ? Мэдээж анхлан амьдарч байгаа энэ хүмүүсийн хувьд бол мэдхгүй чадахгүй зүйлсүүд олон тохиолддог болов. Тэр дундаа санхүү гэдэг бол маш том өргөн үргэний бас нэг ойлголт шүү дээ. Ер нь бол элен далангөө хамтарч одоо төсвөө зохиож ивэл илүү их үр дүнтэй л дээ. За тэрнээс үүдээд одоо үйл ойлголцох явдал багасах. За мөнгнөөс үүдсэн одоо маргаан, стресс буурах гэх мэтлэнгийн асуудал. Тэгэхээр мэдээж хэрэг хамтарч одоо өрхийнхөө гишүүд бүгд одоо нийлээд хамтарч зохиоснороо одоо илүү их үр дүнтэй шийдвэр гаргалтанд хүрдэг. Үйл ойлголцох явдал багасдаг л гэсэн үг. За өрхийн төсөв яг гаргаад явж явах үедээ юун дээр илүү тогтмол сайн анхаарч явах зүв бэ? Орлогоудаа эхлээд ямар ч хэлсэн сайн бүртгэж авах хэрэгтэй. Орлого бол өөрийн үндсэн цалингаас гадна одоо нэмэлт янз бүрийн орлогод байж болно шүү дээ, тийм ээ. Жижиг бизнес эрхэлдэг байж болно, туслах аж ахуйгаас орлого олдог байж болно. Ерөнхийдөө бол ямар ч зүйлийг бүртгэхгүйгээр орхихгүй байвал их үр дүнтэй юм байна. За тэрний дараа мэдээч хэрэг орлого олсон байхад тодорхой хэмжээний зардлууд зайлшгүй гардаг, тийм ээ. Тэр зайлшгүйгоо гардаг зардлуудыг ерөнхийдөө тогтмол зардал гэж үздэг л дээ. Тогтмол зардлуудад болохоор одоо ипотекийн зээл буюу орон сууцныхаа зээлийг төлж байж болно. За цалингийн зээл, хэрэглээний зээл гэх мэтчлэн одоо зээлүүдээ төлж яадаг байж болно. За хэрвээ ямар нэгэн түрээсийн одоо орон сууцнд байдаг бол түрээсээ төлөх гэх мэтчлэнгээр энэ дундаас бас нэг гол зүйл бол хуримтлал, хадгаламж гэдэг зүйл байдаг. За тэрнийг болоод ерөнхийдөө бас тогтмол хийж явах ёстой. За ингээд орлогоосоо мэдээж хэрэг тогтмол зардлуудаа хасгаар нэг бол илүүдэл, нэг бол одоо дутагдaltaй байх ял байдаг, тийм ээ. За тэрнээс гадна тогтмол зардлаас гадна нөгөө тогтмол бус зардлууд ер нь байдаг л да. За тэр нь маань одоо юу байх вэ гэхээр одоо үргэлж одоо гардаггүй ч гэсэн, тийм ээ. Зайлшгүй гарах ёстой зардлууд байж болно шүү дээ, тийм ээ. Тийм байлэр одоо хурим найр хийх байдаг ч юм уу. За хүүхдийн сэвлэг үргээгч байдаг юм уу. За эсвэл одоо ойн уулзалт сум наадам гэх мэтлэнгээр, тийм ээ. Гэх мэтлэнгийн одоо юм зүйлүүд байж болно. За тэрнээс гадна бас гинтийн одоо зүйл гарах одоо зарлууд байж болно. Тэрийг бол ерөнхийдөө бас төлөвлөж явах хэрэгтэй. За тэр одоо гинтийн зардал гарах зүйлийг бол ерөнхийдөө орлогын одоо нэг 30-аас орлогынхоо ер нь 3-аас 6 сарын хугацааны орлогыг тэндээ төвлөрүүлж ивэл ер нь зүйтэй гэж үздэг л дээ. Ааха. За мөн гэр бүл зохиогоод ингэ амьдраж явах хугацаанд үр хүүхэдтэй болно. Үр хүүхэдтэй мөн ялгаагүй ирээдүйн сайн сайхныхын төлөө энэ санхүүгийн боловсрол гэдэг зүйлийг мэдүүлж ойлгуулах хэрэг гарна тий. Хэдэн наснаас нь хүүхэдтэй энэ санхүүгийн боловсролыг таниулах хэрэгтэй юм бэ? Мэдээж хэрэг насных нь онцлогтон тааруулаад наснасаар нь одоо суулгах хэрэгтэй. Жишээлбэл ихэд одоо бага насны хүүхдүүд цэцэрлэгийн нас одоо 3-аас 6 насны хүүхдүүд. Тэгэхэд за энэ хүүхдүүд одоо хамгийн гол нь одоо юуг ойлгох гэхээр мөнгөний тухай ойлголтыг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хүүхдүүд бол одоо ямар аргаар ойлгох гэхээр тоглоомын аргаар хүүхдүүд ойлгож байна те. Дэлгүүрийн одоо картаар тоглох юм уу. Одоо за тэгээ мөнгө гэдэг бол солилцооны хэрэгсэл юм гэдгийг ойлгуулах. За тэгээ өнгө дүрсний аргаар, зургаар, үлгэрээр энэ төр ойлгуулах. Гэх мэтчлэнгийн за бас хөөрхөн өөрсдөд нь тохирсон жижигхэн юм хадгаламж нээх
одоо гахаа антер гэдэг хүүхдэд хадгалуулдаг. Тэр нь одоо хадгалах зуршил одоо дадлыг эзэмшүүлэх хэрэгтэй байдаг байхгүй. За тэгээд хэмнэлттэй байх гэдэг зүйлийг одоо өөртөө үлгэрлэх хэрэгтэй. За ийм байдлаар одоо ингээд насанд нь хүүхдүүдийг санхүүгийн боловсролыг эзэмшүүлэхэд одоо анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна бас нэмэлтээр хүүхдүүдийн санхүүгийн боловсролд зарцуулах нэмэлтээр одоо зүйлийг олж авах зүйл маань юу байх вэ гэхээр ном хөтөлбөрүүд байдаг л да. Ухаалаг одоо мөнгөний менежмент олон хүүхд гэсэн одоо гарын авлага байж байгаа жишээтэй хүүхдийн одоо санхүүгийн боловсролын хөтөлбөрүүд гээд боловсролын яам Монгол банкнаас хамтран гаргасан тийм хөтөлбөрүүд хүртэл байж байдаг. Гэх мэтлэнгийн одоо ийм санхүүтэй холбогдсон ном хөтөлбөрүүдийг хүүхдэд бас авч уншуулж багаас нь эзэмшүүлэх нь бас зүгээр гэж санагдаж байгаа. За маш их баярлалаа танд. За Энэ удаа бид өрхийн төсвөө хэрхэн яаж зохиох юм бэ? Юун дээр анхаарах вэ гэдэг сэдвийг өндөө ярилцлаа. За өргөжлүүлээд та бүхэнд санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэхэд зориулсан санхүүгийн зөвлөгөө буланг хүргэх гэж байна. Сайн байцгаана уу? Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргэж байгаа ээлж зөвлөгөө болон маань эхэлж байна. Сайн дурын даатгалын талаар та бүхэнд мэдээлэл хүргэнэ. Сайн дурын даатгал гэж юу вэ? За, сайн дурын даатгалд хамгийн эхлээд хэн хамрагдах вэ? Нийгмийн даатгалын албан журмын даатгал даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэд сайн дурын даатгалд хамрагдана. Жишээлбэл 1 ба түүнээс дээш сарын хугацаагаар захиргааны цалингүй чөлөө авсан ажилтан сайн дурын даатгалд хамрагдаж болох нь. За мөн хуваараа хөдөлмөр эрхлэгч, за 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй их, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг их, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэн, за мөн Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэн харьяалгүй хүн хамгийн сүүлд нь оюутан суралцагч сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. За сайн дурын даатгал хамрагдахын тулд гэрээ байгуулах ёстой. Тэгэхээр гэрээний хэд хэдэн төрөл байгаа. Хамгийн нэгдүгürt нь сайн дурын даатгалын одоо энгийн гэрээ гэж байгаа. За дараад нь 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатгалын гэрээ гэж байна. Мөн малчин туслах малчин мөн эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 нас хүртэлх хүүхдээ асарч байгаа эцэг их сайн дурын даатгалд хамрагдахын тулд тусдаа гэрээ байгуулан хамрагдах боломжтой байдаг. Сайн дурын даатгалын гэрээг хэрхэн байгуулах вэ гэж байгаа. Тэгэхээр одоо нийгмийн даатгал сайн дураар даатгуулж байгаа даатгуулагчийн хувьд бол эхлээд цалин хөлсний орлогоо өөрөө тодорхойлдог байгаа. За үүн дээр хамгийн нэгдүгээрт болохоор сайн дурын даатгалын одоо цалин хөлсийг доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр одоо хязгаарласан байдаг. Харин дээд хэмжээг нь болохоор үүнийгээ 7 дахин нэмэгдүүлсэн буюу 5 сая 544 мянгаар дээд хэмжээг нь хязгаарласан байна. Энэ хоорондох цалин хөлсөө та өөрөө одоо 1 сая юм уу 2 сая ч юм уу тэр хэмжээгээр одоо өөрийнхөө цалин хөлс орлогыг тодорхойлно гэсэн үг. За саяны одоо тодорхойлсон цалин хөлсний орлогоосоо бид сайн дурын даатгалд хамрагдахын тулд 13.5% шимтгэл төлдөг байгаа. За тэгвэл 13.5% шимтгэл маань ямар даатгалд та ямар хэмжээгээр даатгуулдаг вэ гэхлээр нэгдүгээрт нь тэтгэврийн даатгалд та 11.5% шимтгэл төлж даатгуулна. Мөн дараа нь тэтгэмжийн даатгалд 1%, хамгийн сүүлд нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан хүчний даатгалд 1% буюу нийтдээ 13.5%-ийг өөрийнхөө тодорхойлсон цалин хөлсний орлогоосоо шимтгэл төлж сайн дурын даатгалд хамрагдана. За тэгэхээр дээр дурдсан сайн дурын даатгалын гэрээний хэд хэдэн төрөлтэй гэх тэгэхээр малчин туслах малчны сайн дурын даатгалын гэрээ байгуулна гэж тайлбарлсан байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яг нэлээд дэлгэрэнгүй харагдана. За малчин туслах малчны сайн дурын даатгуулах бол тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төрөөс хариуцсан төлнө гэд 2024 оны 1 сарын 1-ээс мөрдөж гисэн хуулинд бол тусган зааж оруулсан байгаа. За тэгэхээр малчин маань сайн дурын даатгалд хамруулах одоо гэрээ байгуулсны үндсэн дээр доод хэмжээнээс хамрагдъя гэж бодох юм бол 792 мянгаас 13.5%-аар шимтгэл төлөхөд нийт төлөлт нь болохоор 106,920 төгрөг гарч ирдэг. За тэгвэл тэтгэврийн даатгалынх нь 50%-ийг төрөөс хариуцъя гэж байгаа болохоор төрөөс хариуцах шимтгэлийн хэмжээг бодож үзье. Тэгэхээр нийт 792 мянган төгрөгнөөс 11.5% буюу тэтгэврийн даатгалын шимтгэлд малчин маань 91,080 төгрөгийг одоо тэтгэврийн даатгалд төлөх ёстой байснаас үүнийхээ 50% буюу 45,540 төгрөгийг улсын төсвөөс хариуцсан төлнө гэж байна. За үлдсэн малчин өөрөө ям хичнээн төгрөг төлөх вэ гэхээр энэ одоо 45,540 төгрөг дээр нэмээд үйлдвэрлэлийн ослын мэргэжлээс шалтгаалсан хүчний даатгалын 1%, за мөн тэтгэмжийн даатгалын 1%-ийг өөрөө төлөөд нийтдээ малчин маань 61,380 төгрөгийг өөрөө хариуцсан төлнө гэсэн үг байна. Тэгэхээр улсын төсвөөс хариуцсан төлөх
одоо дээд хугацаа болохоор 5 жил байгаа малчин магадгүй сайн дурын даатгалд одоо өнөөдрийг хүртэл 2 жил хамрагдсан. Цаашид одоо яг энэ одоо хөнгөлөлтөө нөхцлөөр хамрагдъя гэж бодох юм бол гэрээгээ байгуулснаас хойш 3 жилийг одоо хөнгөлөлтөө нөхцлөөр хамрагдах боломж бүрдэж байна гэсэн. За дараагийн гэрээний нөхцөл болохоор 3 хүртэлх хүүхдэд асарч байгаа эхийн сайн дурын даатгалын хөнгөлөлтийн талаар. За тэгэхээр сайн дурын даатгуулагч эхийн тэтгэвэр тэтгэмжийн даатгалын одоо шимтгэлийн 50% мөн одоо улсын төсөв буюу тэтгэмжийн даатгалын сангаас хариуцсан төлнө гэсэн юм одоо хуулийн заалтал орж ирсэн байгаа. За тэгэхээр 3 хүртэл насны хүүхдэд асарч байгаа их маань одоо энэ одоо хөнгөлөлтөө нөхцөлийн гэрээ байгуулснаар хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийн өөрөө төлөхийн хэдэн төгрөгийн шимтгэлийг одоо улсын төсөв буюу тэтгэмжийн даатгалын шимтгэлээс төлөвлөх юм бэ гэдгийг хэдүүлээ харж үзье. За 792 мянган төгрөгийг үржих нь 13.5% буюу нөгөө сайн дурын даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ маань байна. За тэгвэл энэ одоо хөнгөлөлтөө нөхцөлд хамрагдаагүй тохиолдолд бол одоо тухайн их маань 106,920 төгрөг төлөх ёстой байсны одоо яг тэтгэвэр тэтгэмжийн даатгалыг хөнгөлөөд өгчөж байгаа учраас 792 мянгаыг өрчих нь 12.5%. 12.5% гэдэг маань өөрөө нөгөө тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5% дээр тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 1%-ийг нэмээд 12.5% гарч байгаа. За тэгвэл энэгээр үржүүлэхээр нийт 99 мянган төгрөгийн шимтгэлийг одоо тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал тухайн их маань төлөх ёстой байсны 50% нь улсын төсвөөс хариуцсан төлөх гээд байгаа. За тэгвэл 50% нь хэдвэ гэхээр одоо 49500 төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс тухайн ихийн одоо шимтгэлийг төлөх нь байна. За тэгвэл даатгуулагч их өөрөө яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөх юм бэ гэх юм бол үйлдвэрлэлийн ослын 1% буюу 7920 төгрөгөө одоо энэ 49500 төгрөг дээр нэмээд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ болохоор 57420 төгрөг байна. За тэгэхээр энэ одоо хөнгөлөлтөнд тухайн даатгуулагч их маань ямар хугацаанд хамрагдах юм бэ гэхээр өөрийнхөө хүүхдийг одоо 3 хүртэлх насанд нь өсөж байгаа даатгуулагч эхүүд их хамрагданаа. За мэдээж хэрэг сайн дурын даатгалаа цаашид үргэлжлүүлэн төлөё гэж үзэх юм бол хүүхэд нь 3 нас хүрсэн их маань 3 нас 1 сартаагаас нэхлээд хэвийн одоо нөгөө сайн дурын даатгалын 13.5% шимтгэл буюу 106,920 төгрөгөөр хамрагдаад үргэлжлүүлээд явах боломжтой байгаа. Эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 нас хүртэлх хүүхдэд асарч байгаа эцэг их одоо бас дараагийн нөхцөлд бол хөнгөлөгдөх боломжтой байгаа. За тэгэхээр энэ одоо эцэг их маань сайн дурын даатгалд болохоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр бол хөнгөлөгдөж байгаа. Тэгэхээр мөн одоо дээр дурдсан одоо хөнгөлөлтөө гэрээг хийгээд за гэрээ хийснийхээ үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ 18 нас хүртэл энэ хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой байгаа. Энэ одоо даатгуулагч маань өөрөө хэдэн төгрөг төлөх юм бэ гэхлээр тэтгэврийн даатгалын шимтгэл маань өөрөө 11.5% сайн дурын даатгал төлдөг. Тэгэхээр 792 мянгаас 11.5% нь 91080 төгрөг байж байгаа. Тэгвэл төлбөл зохих 106,920-оос 91080 төгрөгөө хасаад даатгуулагч өөрөө төлөх шимтгэлийн хэмжээ болохоор 15,840 төгрөгийг төлнө. Тэгэхээр энэ хүү одоо хөнгөлөлтөө нөхцөл тухайн хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ 18 нас хүртэл төлөх боломжтой байгаа. Заримдаа амьдралд гарцаагүй мэд санагддаг асуудлууд маш олон гардаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй юм. Гарцаагүй мэд санагдаж байгаа зүйлсээс гарах гарц заавал хаа нэгтээ хүлээж байгаа. Танд хэрэгтэй нь эергээр сэтгэж стандартын бус арга замуудыг туршиж үзэх ухаалаг шийдэл юм. Магадгүй таны цалин бага санагдаж урсгал зардал их байна уу? Тэгвэл байрны байршил, түрээс, өдөр тутмын зарлага гэх мэт энгийн зүйлсийг өөрчлөх замаар зорилгодоо хүрч ирээдүгөө баталгаатай төлөвлөх боломжтой юм. Энэ хувилбар танд тохирохгүй байвал мөн л санаа зовлтгүй. Та өөрийн шийдлийг өөрөө бүтээж, зорилгоо тодорхойлж, алхам алхмаар биелүүлээрэй. Өнөөдрөөс эхлэн ухаалаг санхүү, төлөвлөсөн амьдралын алхмууд ирээдүйд танд заавал тусуулах болно. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл санхүүгээ ухаалгаар удирдаарай.